Хотгонгор их сургуулиас мэдээллийг хүргэж байна. Энд одоо багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинжлэх төсөл дөнгөж сая нээлттэй хэлээ. Энэхүү төсөл 3 жилийн хугацаанд үргэлжлэн төслийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа Хотгонгор их сургуулийн захирал Баяраас одоо төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тодруулъя. Энэхүү төсөлд нийтдээ Монголоос 11 байгууллага оролцож байгаа гэдэг чинь төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл үзэгчдэд төрөхгүй юу? Витиж төсөл маань одоо нийт 11 байгууллага оролцож байгаа. Европын 3 болон Монголоос 8 байгууллага. За Хотгонгор их сургуулийн хувьд бол Erasmus Plus Витиж төсөл болон өмнө нь бас MonWBL буюу ажлын байранд суурилсан сургалтыг амжилттай хэрэгжүүлээд өнгөрсөн жил төсөл маань дууссан. За энэ жил одоо Витиж төслийг бас дахин ингээд шалгарч Монгол улсад хэрэгжүүлэх болсондоо бол маш туйлын таатай байгаа. Тэгээ хүмүүст одоо агаас Erasmus Plus төсөлтэй CBH гэдэг нь юу юм болоо гэж гайхаж магадгүй. Энэ нь бол дээд боловсролын одоо чадхыг чанаржуулах, дэвшлүүлэх одоо Европын албаноос зарлагддаг ийм том төслүүд байдаг. За тэгээд энэ жилд бол нийт 1200 гаруй одоо дэлхийн нийтээрээ 1200 гаруй ихтэй сургууль болон байгууллагууд Европын албанд төслөө мэдүүлээд ерөөсөө 157хон төсөл хамрагдсан. За тэрний нэгээр Хотгонгор их сургуулийн мэдүүлсэн Витиж төсөл одоо бас шалгарсанд бол би туйлын баяртай байгаа. За Аздаа бол ерөөсөө нэг 20 гаруй төслөл шалгарсан. Тэгэхээр энэ нь бол бас би Хотгонгор их сургууль өнөөдөр ямар хэмжээнд чанар чансаатай явж байгаа вэ? Дэлхийн хэмжээнд бас хүлээн зөвшөөрөгдөж байна гэдгийг илэрхийлж байгаа маш том үзүүлэлт гэж бодож байгаа. За тэгээд бид бол төслийн хэмжээнд одоо Палермогийн их сургуультай хамтарч байгаа. Италийн мөн University of Brussels буюу Романы их сургуультай хамтарч байгаа. Тэгээд Чеsia буюу бас Италийн том боловсролын байгууллагатай ингээд хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр эдгээр байгууллагууд маань одоо Монголын өнөөгийн яг энэ багш бэлтгэх хөтөлбөр ямар хэмжээнд байна вэ? За тэгээд энэ бидний яриад байгаа энэ ногоон шилжилттэй энэ дижитал цахим шинжилтийг багш бэлтгэх хөтөлбөрт хэрхэн яаж шигтгэж суулгаж өгөх вэ? Агуулга арга зүйн ямар түвшинд байна вэ? Яаж шинжлэх вэ? Тэгээ дэлхийн нийтэд хөл нийлүүлэн алах гэд хаана одоо ингээд хоцрогдолтой байна? Хаана ямар өөрчлөлтийг одоо яам тамгын газар болон энэ дүрм журм хуулиудад оруулах вэ гэдэг арга зүйн зөвлөгөөг ол өгөөд явна. Тэгэхээр яг энэ төслийн хүрээнд Хотгонгор их сургууль гол зохицуулагчийг хийгээд мөн боловсрол шинжилгээ ухааны яам болон бас бусад төрийн байгууллагууд манайд бид нартай хамтраад тэгээд энэ төслийг бол ингээд хэрэгжүүлэхээр байгаа. Хотгонгор их сургууль бас багш бэлтгэдэг. Ер нь багш бэлтгээд хичнээн жил болж байна. Яг одоо энэхүү хэрэгжиж байгаа төсөл маань багш бэлтгэх одоо яг тийм хөтөлбөрийн шинжилэл хийнэ гэдэг байгаа шүү дээ. Яг юун дээр анхаарах юм? Одоо дэлхийн нийтээр ногоон шилжилт яг дижитал ер нь явж байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа те ковид гэдэг одоо дэлхийн нийтэд маш цочор одоо үйл явдал болсон те ингээд бүгд хаалттай дэлхийд хаалттайгаар болоод тэгээд хамгийн тэнд одоо хэцүү яригдчихсэн гол сэдв бол боловсролын салбар тий бүх хүүхдүүд нь ингээд цахимаар хичээл орно гингүүд хөдөө орон нутаг ихтэй сургууль ер нь маш олон сургалтын байгууллагууд зөвхөн Монгол гэлтгүй ингээд яах вэ тий хурдан шийдэлд хүрэхгүй бол бид нар ингээд хэр удаан гацх нь мэдэхгүй байна гэж шийдлүүд хайж эхэлсэн. Тэгэхээр бол бас манай улс ч гэсэн тий өнгөрсөн жил боловсрол шинжилгээ ухааны яамнаас тогтхойлоо баталсан цахим шилжилт гэдэг дээр бол маш нэлээд төлхөө анхаарал хандуулж байгаа. Тэгэхээр энэ цахим шилжилтийн хүрээнд бид нар одоо ямар платформуд тий хүмүүст энэ мэдээллийг яаж түгээх вэ? Тэгээд цахим гэхээр зөвхөн л ингээл интернетэд бас холбогдох биш байгаа даа л да тий. Яг энэ цахим шилжилтээр хүүхдийн анхаарал хэр удаан төвлөрч байна. Тэрэн дээр агуулга нь ямар байх вэ гэдээ маш нарийн арга зүйн одоо асуудлууд яригдана. Тэгэхээр энэ дээр бид нар одоо Европын холбооноос туршлагатай хүмүүсээс хамтрагчдаас зөвлөгөө аваад ингээд явна. Монгол улсын хэмжээнд бол мэдээж одоо бас яригдаад байгаа бол багшийн асуудал тий багш хомсдолтой байна. Одоо саяхан манай яамнаас гарсан мэдээлэлээр бараг 20 гаруй мянган багшийн хомсдолтой байна гэж байгаа. Тэгэхээр энэ багшийн мэргэжлийг бид нар хөтөлбөрөөр дамжуулан яаж сонирхолтой болгож тий бас тэр хэлсэлт энэ нийгэм дутагдаад байгаа одоо энэ хомсдол төр болон хувийн хөвшил хэрхэн яаж хамтарч бас энэ сорилтуудыг даван туулах вэ гэдгийг харуулах бас нэлээд амжилттай төсөл болох болов уу гэж харж байгаа.
Одоо яг энэ төслийн хүрээнд Итали болон Румын улсын туршлагыг яана гэж байгаа. Эдгээр улсууд нь яг боловсрал, яг багш бэлтгэх хөтөлбөрийн давуу тал нь ер нь яг юундаа байна? За Румын их сургуультаа бид нар бас өмнөх төсөлтөөр хамсагдчихсан төрийн өмчийн маш том сургууль, олон жил үйл ажиллагаа болж байгаа маш том факультеттэй. Тэгээд энэ хоёр сургууль айл яг энэ боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн тэнхимүүдтэй хамтран үйл ажиллагаа болж байгаа. Тэгээд Европын холбооны бас маш олон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдчихсан туршлагатай. За тэгээд дэлхийн жишгийг бол мэдээж аль хэдийн одоо түүчилж гисэн ийм сургуулиуд байгаа болохоор бидний хувьд бол 3 удаагийн одоо бас айлчлалыг энэ төслийн хүрээнд хийх байгаа. Тэгэхээр явах болгондоо нэг 50 гаруй Монголоос 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монголын багш оюутан энэ одоо хамтарч орсон сургуулиудаас хамтрагчтай авч явах болохоор тэр чадварлуулах сургалтын дээр бид нар одоо яг өөрсдийн биеэр очин юунд давуу тал байна, юунд бид нар авч болох уу гэд бид нэр зөвлөгөө өгөөд тэгээд гарын авлага бэлдээд тэгээд цаашлаа бид нар эндээс гарсан гарын авлага баримт бичгүүдээ түгээн дэлгэрүүлээд Монгол улсынхаа дээд боловсрол одоо үйл ажиллагаа хийж байгаа бүх сургуулиудад бас түүчээлэн түгээлж ажиллах бас үүрэг зорилготой байгаа. Утгын тэнгэр их сургуулийн хувьд жилдээ ер нь хичнээн багш мэрэгчлэлтэнд ер нь бэлтгэж хөтөлбөрийн зах зээлд ер нь гаргадаг юм. Яг энэ төсөл хэрэгжээд 3 жилийн дараа гэхэд ер нь ямар үр дүнг ер нь хүлээж байгаа юм? За төслийн багш хөтөлбөрийн хувьд бол түрүүний хэлсэлж нэг хомсдолд орсон байгаа гэж байгаа болохоор зөвхөн одоо манай сургуульд гэлтгүү ер нь Монгол улс даяараа бол яг энэ багш хөтөлбөрийн элсэлт багассан. Бидний хувьд бол жилдээ одоо яг 50 гаруй төгсөгч болон гэхдээ хамгийн эрэлттэй нь сургуулийн өмнөх боловсрол байдаг. Сургуулийн өмнөх боловсролоор бид нэр жилдээ нөгөө сөөв бичнээ юугаар оруулаад бол 250-аад гаруй төгсөгчд ингээд төгсөж байгаа. Гэхдээ энэ төсөл маань бол зөвхөн нөгөө сургуулийн өмнөх боловсрол биш, багш хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулж байгаа бүх хөтөлбөрүүд болохоор тэрэн дээр нь илүү бас төлхөө анхаарч ажиллах байгаа. За мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ Монголын мэдээ сурвалжлах баг одоо Утгын тэнгэр их сургуулиас мэдээлэл хүргэлээ.